Таныг бол би бүр 2000 онд сонсч ирсэн. 26 жилийн өмнөөс эхэл танай дууг сонсч илаа да. Яа. Тэгээ бодохоор чинь бид нар ч одоо бараг эртний идэл болсон байна уу? За сайн байна уу? Сайн сууж ирсэн үү? Сайн сууж илаа. Замдаа ядарвуу. Гавай. За болж. Одоо бид хоёр Монгол улсын Гомингийн хамгийн том үйлдвэр дээр ирсэн байна. Энэ үйлдвэр маань Талын Монгол нэртэй. Талын Монгол экспортын үйлдвэр юм аа. Маш олон улсад бас экспортод гараад эхэлсэн байгаа. Узбекистан, Казахстан, Кыргызстан, за тэгээд ингээд Бурят, Хятад улс руу мөн гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол одоо манай Монголын бас урдаа барих үндэсний хамгийн том одоо үйлдвэрлэлийн маань нэг болсон. Хувь хүнийхээ зүгээс ч тэр Монгол хүмүүнийхээ өмнөөс ч гэсэн их баяртай байгаа. Тий. Одоо ингээд хоёр үйлдвэр Талын Монгол борцтой гомь болон өөрөө чинь сонирхсон шар тостой бин хэрхэн яаж бүтээгддгийг сонирхуулъя. За орё. 6 дахь мэдрэхүүгийнхаа нэгийг ажилуул та. За. Юу мэдрэгдэж чинь? Уучлаарай. Миний мэдрэмж анааж хаа. Үнэрлээ. Борцтой гомь өнөр байна. Борцтой гомьгийн өнөр байна. Нүртэл борцтой гомьгийн өнөр байгаа гэх шүү. Талын Монгол экспортын үйлдвэрийн Гомингийн одоо гомь бий болдог хэсгээр ороод ирсэн байна хоёулаа. Энэ гомь маань бүрэн автомат үйлдвэр, гомиг 100 тонныг үйлдвэрлэдэг. Хэсэг зарцтай үйлдвэр. Мөн энэ гомь маань яг нөгөө бид хоёрын сонирхоод байгаа Талын Монгол борцтой нөгөө бидэн гомь чинь хоолнд чинь ордог гэсэн. Энэ гомь маань өөрөө Сэлэнгэ аймгийн Үржин шимт хөрсөнд ургасан Улаанбуудаагаар манай Монгол улсын Сэлэнгэ аймагт ургасан Улаанбуудаагаар одоо хийгддэг мөн одоо Гомингоо одоо усаар зурнаа та. Тэр ус маань онон мөрний ус юм аа. Тий. Гайхамшигтай. Онон мөрний усаар хийж байгаа онцлог нь өөрөө аягүй эрдэс агуулсан ус байт юм байна. Тэгэхээр одоо шинэ хичээлийн үед илүү бас сайхан болдог. Тийм байх нэ. Тэрүүгээрээ энэ гомь маань Талын Монгол гомь маань илүү бас онцлогтой юм. За окей. Нөгөө бүрэн автомат робот гэсэн үйлдвэр гэдэг. Энэ шар роботууд ажиллаа сайн эжэндээ төрөнөөс шалгаад байна. За энэ удаад нөгөө аялалд авч явахд их амар штэ нөгөө. Газын билет гэмээр чинь шууд тусгаад хогоо авч явах хэрэг шууд ингээд. Шууд ингээд авчихдаг. Энэ болохоор нөгөө гадагшаа чамдаан доолныг авч явах би нэг зүйл үү. Тийм бай. Тий. За ингээд Талын Монголын маань энэ гомьд орж байгаа орчин найрдаг бол ямар ч тийм элемент байхгүй. Зөвхөн Монгол улсын байгалийн хүчин ургасан одоо шинэ бүтээгдэхүүн болон малын ганцтай бүтээгдэхүүнээс бүтсэн байгаа. Ямар ч тийм элемент ороогүйгээрээ онцлог юм аа. Одоо энэ борц маань өөрөө нөгөө хатаахын явцад усны агуулмж нь багасч тийм байна. 30-40. Тэгэхээр нөгөө маш тийм уураг нь үлдээд тэгээ өдөртөө нэг юм аяга тэр хүний өдрийн уургийн хэрэгцээг бүрэн хангалттай. Тэгээ энэ дотор бас давсны найрлага байгаа. Давс нь Увс аймгийн шүдэн уудын одоо давс. Тий. Улаан давс гэдэг. Тэр хамгийн сайхан давс байдаг. За одоо хоёулаа Талын Монгол үйлдвэрийн агуулгад ороод ирсэн байна. За ингээд энэ агуулга маань 700-аас 800 тонн бүтээгдэхүүн агуулга чадaltaй байна. За тэгээд дээшээ 10 м өндөртэй. За тэр бол хамгийн сүүлийн үеийн автоматсан поо юм байна. Кран шиг өөрөө тусдаа кабинтай дээшээ ингээд бүх бүтээгдэхүүнээ тэр 10 м хүртлээ өргөд гаргачихна. Тэр хаалгаар одоо ингээд өнөөдрийн савсан бүтээгдэхүүнүүд ингээд гараа авчиж байгаа юм байна. Эндээс одоо Монгол улсын 21 аймаг болон 9 дүүрэг 21 аймаг, за мөн Узбекистан, Кыргызстан, Казахстан, Оросын улбооны улс, Бурят, Хятад улсууд руу одоо бүтээгдэхүүн маань ингээд түгээлтэнд гарч идэг байх нэ. Тэр үүдчил дэлхийд гарах үүд юм байна. Тийм ээ. Дэлхийд гарах үүд юм. За одоо шар тостой бингийн үйлдвэрт ороод ирсэн байна хоёулаа. Энэ шар тос маань энэ хараа тэндээс илдэгдээд нэмэгрээд гараад ирж байгаа. Энэ шар тос ингээд орж байгаа. Яг үнэтэй. За ингээд гурилантаа сайхан нэвчээд энэ хэсэгтэр ингээд нөгөө ингэж яагаад бид нар нэг дардаг та 70 давхар болдог хэсэг нь юм байна.
Тэнгүүд хөлтөд гараад ирдэг. Оо гайхалтай үнээр даанч юм. Нэг гэр бүл нэг орой хоолндоо шим унаас дэвтэрээ идэхэд 5 шиг болохоор нэг хүмүүс бол хангалттай цалдчихаар байдаг. Нэг дор идэхэд бол тий. За тэгээ одон гэрлэгээ ирсэн дээр холоос ирсэн зочиндоо ямар ч байсан сайхан бүтээгдэхүүнээ амсуулнаа. Хоёулаа энэ ойрхон нэг байгальд гараад сайхан талын Монголыг одоо тал дээр сайхан амтлаад үзчихээ тийм ээ. Дүүгээ бас дайлъя. Баярлалаа. За явъя. Манай гэр бүл болохоор талын Монголын хаалыг болоод 7 хоногт нэг юм уу 2 удаа хэрэглэдэг. Ажил ихтэй үед нөгөө хүүхдүүдтэй бас ингээ хийгээ дээрээгээд өгөөд явуулахад тийм үү үйл аваад үзээсэн байхад хүүхдүүд маань хийгээ идчихдэг болохоор айгаа амттай. Тэгээд хэмт хижээлтэй зүгээр санагддаг. Тэр дайны үед тэр олон цэргүүдийг хоололж те яаж н аян дайныг юм урт хугацаанд ингээ явуулж исэн бэ гэхээр ер нь утга нь бол борц байдаг байсан юм байлээ. Тэгээд энэ үхрийн борцож ингээ махыг борцлоод тэгэл дайчтан цэргүүд нэг л жижиг уутандаа хийгээд нэг мөнгө аяга ингээл аяга тагшаа ингээд аваа явчихдаг. Тэгэл за нэг газар буудлаа дахиад хоол ундаа хийлээ жоохон гал түлээл тэгэл тэрэн дээр жижигхэн борцоо хийгээл идэж угаал ингээд босоо явчихдаг. Нөгөө нэг гадаадынхан шиг тэгж амар нүсэр юм болдгоо. Тэгээд энэ Монголын энэ цэргүүд чинь үлсдэггүй мүү эсвэл одоо яаж ингэж дайнд ялаад байдیں гэдэг байсан чинь хамгийн гол утга нь борцонд байсан юм байлээ. Борц маань одоо болтол бидний хамгийн дуртай хоол шүү дээ. Заримдаа орой морой яарал эдгээр нөгөө дүгжирээнд гацаал яарал бид нар ч оройч очиод хоол ундаа хийж идэж амжихгүй бол ингээд энэчнээсээ гоё талын Монголын гурилтай борцтой шөлөө эсвэл будаатай анч ингээд аваад идчихдэг. Тэгээд манай охин нөгөө Японд сурдаг, ажилдаг. Тэгээд Японд руу би баймбай явуулдаг. Тэгэл тэр хоолоо нөгөө борцтой хоолоо ирээл талын Монголын хоолыг ингээд задлаад хийгээл тэгэл өстэй амар гоё nice гэхэл ингээд зураг мөргөө явуулсан байдаг. Энэ нэг талын Монголын борцтой шүл нь болохоор борцын нь болохоор нөгөө байгальд тий хатаасан, байгалийн аргаар хатаасан айгуу зөв гоё борц байд юм лээ. Тэгээд шар стоп энэ нь болохоор бас нөгөө байгалийн шар стоп болохоор энэ хоёрыг маань хамтруулж хэрэглэснээр нэг өдрийн нөгөө уургийн хэрэглээгээ бүрэн авах боломжтой тийм лээ. Тэгээ одоо сүүлд бас юм юу гарсан байлээ. Би энийг ингээд аваа явж байна юм. Бин. Тэгээ энэ болохоор бас шар тостой бин. Тэгээд энэнийг ингээд шууд ингээд тос хийхгүйгээр хайрлын тавганд ингээд шараад ингээд нэг 5 минут болгоод тэгэл гоё тэр талын Монголынхаа борцтой шүлтэй идэхээр үнэн гоё амттай. За ингээд одон гэрэл дүүтэйгээ гарт гараад ирсэн байна. Монголд ирсэн сэтгэлээ хуваалцаач. За Монголд бол ер нь олон удаа ирчихлээ. Тэгээд аяллаар ирсэн байна, ажиллаар ирсэн байна. Тэгээ Монголд гоё байдаг тийм бүх юм тайван санагддаг. Хөдөө хойр гарахнаар нь сэтгэл сэргээд манай нэг найз ярьдаг үг байсан. Монголд ирэхнээр ямаан болж төрмөр санагддаг гэдэг үг байна. Улаан ямаа бол төрчмөр санагддаг гэдэг үг байдаг шиг. Үнэн сайхан мэдрэмжтэй байгаа шүү. Дайр гол нь тайван, амгалан гоё. Бүх юм ингээд онгон дархан байгалаараа байдаг л гоё. Ямар ч хүн төрлөختнээ эвдэгдэл тохирол нэг уучраагүй тэр л гоё санагддаг. Манай өвөр монголоор сонь сайхан юу вэ? Сонио олонтой. Сонноос хоёр сонио хуваалчвал шүү. Нэг нь одоо би багаасаа танай дуугийг дуулж олон уралдаанд шагнал авч ирсэн. Оо за. Тэгээ шагналыгаа жахмаа хаваачих юм уу гэдэг. Гээ дуулдаг. Гэхдээ танай дуугийг маш их сонсдог. Тэгээ өнөөдөр бидэд бол яг одоо гэрэн группийн нэг боломж нөхчлөөр бас тантай танилцаад та намайг үйлдвэрлэдэд аваасан үнэхээр баярлалаа. Хоёрдугаар сонин гэхээс өвөр монголчууд их сонинтай Монгол улсын бараа бүтээгдэхүүн маш сонирхолтой байдаг. Энэ хэдэн жил одоо нэг экспорт зүсгүүлэн худалдаа гэж ярьдаг манаас. Тэн дээр Монголын бараанууд очих юм бол үндсэндээ харж ирэх тэгээд бүгд зарагдаад дуустай. Мэдээж одоо үзэсгэлэн худалдаа дээр бараа бүтээгдэхүүн ч энийг чинь бид нар ч уулан зарж исэн шүү дээ. Экспортер зардаг хүн бол мэдээж ахын хүнээс харчин гож ахын өндөр байж. Тэгэн байтлаа хүмүүс хүлээн. Нэмээ өртөг шингээд гадагшаа гарч байгаа. Тэгтээ хүмүүс тохтой. Яагаад ингэсэр мэдээж одоо хүмүүс нөгөө
байгаль сайн бүтээгдүүн гэдэг илүү ихтэй. Хоёрд нь бол нэг Монголын тал нутагт ирж угааж аялах сонирхолтой их олон байна. Монголчууд одоо өнгөрсөн жилийн наадмаар бас олон хүн ирсэн. Өнөө жил бас олон хүмүүс ирж жугаалж аялах гэдэг мөрөөдөлтэй. Энэ бол мэдээж их олон байдаг. Тэгээ дээр нь дуу урлаг сонирх тал дээр бас их гоё л байдаг. Бид нар чинь жуун дуун дотор бол 70-80 дуу бас л тэгээд Монголын дуунуудыг сонсоод явж байгаа хүмүүс олон л байх гэж байна. Тий, сайхан байна шүү. За дүүдээ. Баярлалаа. Хосын зочин. Хоёлаа түрүүн үйлдвэрээ гаднаас нь үнэртээд яваад байгаагүй. Одоо жинхэнэ. За одоо тэгээд жинхэнэ 6 мэдрэмжээр чухал мэдрээ. Төрөө нэг л мэдрэмжээр мэдрээд байсан. За. За баярлаа. За урд чинь одоо түрүүний нөгөө шар тустай бим маань байна тий. За. Ер нь бид нэр багасаа хамгийн олон ийдсэн хоол болох юм. Борцтой гомтой шүү дээ. Гурилтай шүү тий. Тийм ээ. Өдөр болгон шахуу шүү дээ. Тийм ээ. Тий. Зя сайхан. Цоглоорой. Баярлаа. Оо яа. Янцтай. Хамгийн гол нь шөл нь үнэн гоё орно. Нэг хүмүүс нэг шөлийг гоё болгохын тулд олон амтлагч хийдэг шүү дээ. Энэ бол ямар ч амтлагчгүйгээр яг тэр гоё амт нь орно. Тэр нь л өстой гоё. Шар тустай. Шаржигэн жин да. Тий. Тустай шаржигэн. Шаржигэн жин да. Тэр. Энэ бас юм сонгонтой байна. Ногоон сонгоо. Чараа нөгөө шар тустай амттай болох нь улам гоё. Яг тэр шар тустай амт нь бол жинхэнэ мэдрэгдэнэ. Энэ сайхан бүтээгдэхүүн маань ингээд Талын Монгол нэршгэ те. Үнэхээр сайхан бүтээгдэхүүн дээр Талын Монгол бүтээгдэхүүн маань өстө дэлхийг бүрхэх болтгой те. Талын Монгол бүтээгдэхүүн, дэлхийн Монгол бүтээгдэхүүн болтгой гэж. Яг тийм болно да. За ингээд өнөөдөр одоо Монголд ирээд гэрэн группийн үйлдвэрийн эгчтэй хамт харсандаа маш баярлалаа. Тэгээд одоо хүжижиг хүмүүс хандаж ярихад одоо яг өнөөдөр бид нар Монгол улсад байж байгаа. Нар тал шарж байгаа нар энд үлээж байгаа энэ салхи бол яг Монголын нар, Монголын салхи байгаа. Тэгээд гайхалтай нэг бол одоо бидний эдэн гэж байгаа энэ борч бол яг энэ байгалийн наран татааж яг энэ байгалийн салхинд үлээсэн ийм байгаль гэдгийг шүү дээ. Өөр дунд нь хинч байхгүй, юу ч байхгүй тав хүний амд ингэж очдөг ийм гайхалтай. Ихэнх тав хүмүүсээ итгэлтэй хүлээж аваарэ гэдэг. Ураалж байна. Баярлалаа. Таныг бол би бүр 2000 онд сонсч байсан. 26 жилийн өмнөөс эхэл танайд үг сонсч илаа да. Яа. Тэгээ бодохоор чинь бид нар ч одоо бараг эртний идэл болсон байна уу? 20 дугаар зуунаас эхлээ сонссон юм аа. Тэгээ шилдэг юм удаа үлдэх хэрэгтэй чи тэр байхгүй да. За. За тэгвэл хоёлаа. Хоолоо идэ. Алуунаар нэг чинь. Баярлалаа баяртай.